Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан бүтээв. Босго, тотог. Телевизийн олон ангид түүхэн уран сайхны кино. Ерөнхий продюсер Мянган-боогийн Наранбаатар, Чулуунбаатарын Бат Сэндэл. Ерөнхий зөвлөх Бошууч генерал Сэдвийн Сэргэлэн, бригадын генерал Шархуугийн Дачинжав. Зохиолч Далхаагийн Норов. Ерөнхий найруулагч Намхайн Энх Түвшин. Ерөнхий зураглаач Ням дугрын Аз жаргал. Хөгжмийн зохиолч Огтхын Сэрог. Ерөнхий зураач Дашин Батмун. Түүхийн зөвлөх Урандаа Гончхийн Хүүжи. Продюсер Бат сайхны Ариуна. Хоёрдугаар бүлэг. Цохилт.
Нөхөр сумын дарагт дотоодыг хамгаалахын харьяа Говьалтай аймгийн Тонхол сумын дахь Өвчүүгийн 37 дугаар морь сумынгийн нийт бие бүрэлдэхүүн үзлэгт бэлэн элтгсэн сумынгийн орлогч Гомб. Нөхөр цэргүүдийн амрыг гэрээ. Нөхөр цэргүүдийн амрыг болно. болно. Та бүхэн өнөөдрөөс эхлээд хөлийн цэргүүд боллоо. Цаан чинь харийн харгас дайсан этгээдүүд манай улсыг залгихаар амаа ангайлгаж шүдэ ярцаалгаад эрх ямбаа алдсан дотоодын харгас феодлуудтай сүлбэлтэн нэгдэж Монгол улсын хил рүү цөмрөн довтолж алан хядаж тонон дээрэмтэх нь туйлаас бэрх боллоо. Тиймээс тэдний ховдог шунхаа хоншоорыг нь хайр гамгүйгээр тас завчиж хайваас таарна. Тийм үү нөхдөө? Тийм. Салаан дарга салаагаа авцгаа. Харуута. Ши. Хоо. Дөрөвнө ойлгох гоод. Арамар дөрөөл. Арамар дөрөөл. Нэрэ түрүүнд юу гэсэн бэ? Дотоодыг хамгаалах гэнэ үү? Чи мдэггүй байгаа мó? Бид нар чинь хөлийн цэрэг болж байгаа юм шүү дээ. Хөлийн цэрэгэ. Гэхдээ тэгвэл хөлийн цэрэг болсон хүн нь одоо яадаг юм бол тоо? Яах вэ? Бургас завчгаа болоод хасгуудын толгойг тас завчдаг болно доо. Чамд завчуулах гэж зогсож байх дээрэмч ингэж байхгүй. Бүгдээрээ буудд юм байлээ. Бас дээрээс нь мэрэгэн гэж байгаа. Нөхөр цумгийн даргад таны тушаалаар байлдагч бат ирлээ. Болно. Чамайг баг дарга болголоо. Чадна биз? Намайг баг дарга болгож яах гэж байгаа. Зэрэг хүн чи яаж хариулах хэвтэй вүлээ?
Чиний нэрийг ирүүлж баг даргын сургууль явуулаа гэсэн бичиг ирсэн. Чи чинь цагтаа байхдаа баахан хасгуудыг ганцаараа хятчихсан эргэгч нь үлээ. Үний юм уу? Зүгээр чулуу өнгөрүүлсэн юм а дарга. Чи сэргүүдийн ар гэрт уран үгтэй захаа бичиж шамд нь нэг атга тамхи авдаг гэлөө. Энэ нөхөрч холиодог ирдээ. Үнэн биз? Гойж авснаас гойдож авсан дээрээ. Чи хизээ зэрэг болох нөхөр вэ? Гэр нь бичиг ном юмтай бэлэн баг дарга байж байхад сургуульд явуулах хэрэг байна уу? Эсвэл Дарга. Би баг дарга болмооргүй байна. Харин хэл давж үзмээр байна. Эн чинь харин бүр шулуудчихсан эсэргүү юу? хэл давж яах нь? Манай гэрхэн бүгдээрээ хэл даваад явцсан юм а. Өшөө бас тэнд өстөн ч бий. Мэд хүнээр хэл мануулхантай дарга. Ямар уу? Чи ер нь Монгол улсын цэрэг болсон гэдгээ ойлгож байна уу нөхөр? Ойлгоод л ярьж байна дарга. За бат минь алам сайн биз дээ. Сайз. Бат минь дээ, бат минь. Ягаад л дарга нарынхаа урдаас адраад байгаа юм? Тэрийг адарна гэдэг. Тэгээ баг дарга болохгүй л гэж хэлсэн. Тэгээд хөлийн цаана очно гэдэг чи юу гэсэн үг вэ? Аа? Баг даргын сургууль чинь сайхан штэ. Би бол ахтны зэрэгэл болмоор. Морин дийлдээгөр хийсч яхад сайхан байхгүй юу? Тэр ч тийм л дээ. Эсвэл тань шиг гашаанда гарбут халмиг өстэй жинхэлд заавал даргал болохгүй бол мурган байж болж юу гээд. Та нэг тамхилаач. Та хэдэн сар хаагур яваад ирвэ? Жохоо ажилтаа байгаа да. Өнөө цагаан ганцаа ягаа. Тэр чи айл эрт гээсэ. Уул нь 5 бодын үнээр зохиж авсан сайхан ид байсан. Хотод чиний ганцыг нэг хүн барьцаа явж байлээ. Тэр хүн чиний ганцыг олдог. Бас сони шүү тийм ээ. За тэр яах. Чамайг нэг сайн хэлдэж өгөхгүй бол чи нэг өөдтэй зэрэг болохгүй нэ. Аа? Зэрэгт ирээд залин дарагдах юм болов гэсэн чинь үгүй шүү. Овц унараа гоё өмсч бай. Монгол цэрэг чинь журамтай байхдаа жавхаатай харагддаг юм шүү дээ. Тийм биз. Одоо чи хөлийн цэрэг боллоо. Цаа дээрэмчид чинь чамайг нухлаад хилдэд өгөхөр чи нэг олигтой цэрэг болох юм байгаа дээ. Аа. Хацаатай ганг зүлгэх тосон мөнгө ордон штэ. Бас. Гэхдээ таргаа гавчтай би уулзахгүй бол
Өөр хинээсээ өшөөг авах юм. Юм асууж болохгүй дарга. Бол энэ застав гэдэг чинь ямар утгатай үг? Чи өөрөө юу гэж бодож байна та батхан? Зас та гэсэн даргын төгшөөд уу. Нэрэ тасгийн даргын гэлдэг үнэн баха. Би тэгж бодсон. Батугай. Та винтов гэдэг үгийг ер нь юу гэж ойлгодог вэ? Оо юм чи одоо өөрөөр юу гэж ойлгох вэ? Тэгвэл тэрнтэй чинь адилхан тэр винтов гэдэг чинь ойлгож байна уу? Ойлгосонгүй дарга. Ойлгоо мэдвүү. Олон тав юм байхгүй. Дахиад юм асууж болохгүй дарга. Асуу. Энэ хасгууд Монгол октыг яагаад дээрэмдээд байдгийг? Тэд нар чинь Монгол ихнэр авдгүй юм гээ. Зарц цуулга болгодог үстэй. Чамд булаалахгүй гэтэгдэг үз. Өмдөө угаалгаж шиврэн цэвэрлүүлдэг юм. Та яаж мэдтээ? Чи нэг хасгийг барьж аваад асуухгүй юу? Гүшээ наа захлаахгүй л ач. Яруу одоогөөч бухын баасаар ав гэж. Мэдлээ. За яриагаа орхи.
Аав нь хүүгээ хүүг минь нэг газар алаа тавьчихсан байх гэж бодоод Та хаана байсан юм? банагт намайг зохиж унгаад толгой дуу туглаад хүлээ тавьчихсан. Хичнээн дээрэмч байсан нь харж чадуу та. Мэдэхгүй. 10-аад л байх. Үүрээс өмнөхөн буу бичгнүүлээл хашгирч хувааглаад ирсэн. Боттоо модоо чинь тэр чигээр нь аваа явчихсан юм тэгээд. Энэ доод хүн дээрүү муугийн суул цаяад явсан юм шиг байна. Нялх шиг майлаад байна лээ. Хэдий таагуур явсныг анзаарч чадаагүй юу та? Яа бурхамтай ингэрмэ. Яа төрмөнө. Та нар байдаг бол намайг харилж өгч минь яава. Ингэж амар минь шороогүй гэж байх. Харин огныг минь аваа явчлаа шүү дээ. Би одоо яаж өгөх бэ? За ихч минь. Өөтөд яах вэ? Бид нар яваад охины чи аваад ирнэ шүү дээ. Тэгэж тэгж удаас миний хөө тэгэж. За ихч минь. Одоо өөж ирлээ та. Таны охины хэн гэдэг юм бэ? Охиныг сайхан цэцэг цэврүү шиг гац охиныг минь янчин сам гэдгийг. Би одоо та нарыг юугаар дижих юм бэ? Хүндэвэрэд гойдохгүй. Та бидэнтэй хамт явахгүй. Бидэнд газраа мэддэг хүн хэрэгтэй байна. Имэйч болсон. Хасгууд цөмийн хамаад явчихсан. Торон. За. Галдаа. Чи цэргүүдээ аваад энэ талаар нь. Үлдсэн цэргүүд нь намайг дагаад араар нь тойрч амдъя. Нүдлээ.
Хамар толгой дамжиж явбал ямар вэ? Гүйцэлж чухал байна да. Тэгээд ч тэднэрт холоо ус бараага харуулмааргүй. Хасгууд санаа муутай. Тооврын төгсгөлд дандаа сүүл үлдээж явдаг юм гэсэн. Биднийг отож байжж магадгүй. Чи чинь айгаад байгаа юм уу да? Би яагүй. Харин танаас л айж байна. Ямар ч анчин цэгцэнд явааооны төрүүлж уддаг үстэй. Тийм бол. Хамар толгой дамжиж явъя да. Мэдлээ. Зэргүүд мориндоо. Бас ханаас хадагш алла. Кондиганс скарпарат. Жирэтэн жоломыз uzak. Tezrek soyt tamaqlarını жіберіп жүрейік. Ал, ауыздан жібер. Allah akbar, Allah. Зэргүүд. Та нар одоо бай биш хүн буудна. Айд сүрдэж болохгүй шүү. Дээрэмчдийг хүн биш чон гэж бодоол буудаад бай. Бид нэр эсвүлээ. Дайсан биднээс 3 дахин их байна. Тэгэхээр нэг цэрэгт 3 дээрэмчин оногдох бол ховсгол дулаан цэрэгт юу ч биш. Бүр олныг алах хэрэгтэй. Дээрэмчд удахгүй махаргуу дээр. Тэгэхээр бүгд зэрэг миний дохиогоор буудъя шүү. Сум гарцдугаа нөхдүүд. Овсгоотой байх хэрэгтэй шүү. Хүүхдүүдийг буудчихв да. Дарга. 3-аас илүү намхаж болох уу? Болно. Бата. Зэргүүдээ аваад хойдлоор нам. Би урдлаар нь зохиё. Мэдлээ. За явцгаа. Цаатлаа барай.
Харагдахгүйгээр ойртох боломж даанч алга юмд. Хэрвээ ойртож болдог гэсэн бол тэр голын авгар хасгийг л нам бодмаар байна. Тэр толгойлогч юм шиг байна шүү. Ганцаархнаа цагаамарт морио өөрөөсөө ердөө салахгүй. Дарга яагаад дахиад өгөхгүй та тэр. Хамгийн түрүүнд наатлын хэдийн намхан шүү. Ойлгов уу? Сул орж ирсэн олцгээд муусан дээрэмчид гидсэн хаарт идэж байна. Айгүй их. Хотоодын хаглаад өгнө гэж би сайхан юм гээдээ. Ахад ясаж өгч байгаа юм шиг. Зулгаас ясаа шидэж байгааг нь. Дарга яаж хөвтөө? Өнөөх дээрэмчт нь өндөлцөөд эхэллээ шүү дээ. Тэг нь бат. Бууди. Би тэр цагаан мөртөө шүү. Гэхдээ дарга дохио өгөөг байхад болох юм уу? Сум өрөхгүй. Эхлээд наад хэдийг нь унгая. Тэр бордолтой охин хондруу гүгэж. Бат зүргдчихлээ. Галлаад. Тэр цагаан мөртөө хайцсан бай. Хараа тэр далууч юм. Тэр мэдэх шүү. Дасгийн дарга бид гурав яах юм бэ? Яах юу гэдэг бодохгүй юу? Мэдлээ.
Став. Зэрэгт. Ном. Хон. Нөхөр сумгийн орлогч дараад заставын мөрөлдгүүн бүрэн жагсан. Заставын орлогч мөр давг. Болно. Болно. Нөхдөөд минь. Газар орны байдлыг сайн судалж хэл харуулын ажилд сайн суралцах хэрэгтэй байна. Харуул манайг хаана авалцах? Хайч яаж солилцох талаар харуулын цагдаа байсан дүндгэр. Би. Энэ нөхөр та нарт биечлэн танилцуулж өгөмж. Бас энэ сумын дарагч газар орны байдлыг танилцуулна. Нөхдүүд минь. Хэл дээр ирсэн анхны өдрөө та нар нэг хүүхдээ алуулаад нэг цэргэн алдчихлаа. Тэр бат гэдэг итгээд их сэжигтэй итгээд дохоо өгөөгүй байхад буудаж дайсныг босгочоод тушаалгүйгээр дур мэдэж дайсныг мөрднөгээ давхад алга болчихдог. Хасгуудад баригдаад явсан уу? Нийлээд хил давсан уу? Хэн мэдхий? Лавл алуулаагүй. Улам өрж байхгүй. Эцэг их нь хил даваад оргоод явчихсан гэж байгаа. Тэр нөхрийн учрыг би олно. Ойлгоо. Ойлгоо. Зэрэгт. Ном. Хон. Орон тийш. Саад. Марш. Харамар дөрүүл. За тий. Эндээс л нийлээд явчихсан байна да. Энэ олон дахтай морины дунд ганцхан дахгүй морины мөр байна. Тэр нөхөр ерөөсөө хий буудаж хасгуудад охио өгсөн байна. Мөн эсэргүүний үлдэгдлийг. Бат эсэргүүний үлдэгдэл биш ээ. Тэгээд юу юм тэр чинь? Эцэг их нь хэлийн чамдад байгаа. Эсэргүү байхгүй яадгийн. Дарга минь. Би ч амьд байгаасай л гэж бодож байна шүү. Гэхдээ тэр хүү тэгээд яагаад гэрийнхэнтэйгээ дөрвөөд явчихгүй яасан юм бол? Тэр нь чинь хамаг учир нь байгаа юм да. Тэр яах вэ? Даалгавар аваад л үлдээ биз. Манай цэргүүдийг тагнаж дурших. Урвуулах энэ тэргээд л. Дарга минь. Та арай дэмдэж байна шүү. Чи өмөрөөд байх чинь арай. Тэрний хамсаатны биш үстэй. Хэрвээ тэх юм бол чамайг би хувьсгал цэргийн даргын хувьд буудаж алан шүү. Над ч гэсэн буу байна. Ямар ч гэсэн би Баттай хэдэн сар нэг тогооноос хоол идснийхээ хувьд урвахгүй гэдгийг сайн мэднэ. Дарга хүн цэргээ мэдлгүй яах вэ те? За тий. Ингээд нийлээд явчихсан байгаа байхгүй юу? Гэхдээ тэгвэл тэр өдгөр дээр гарч харуул яасан бэ? Яах юм? Тодорхой боллоо шүү дээ. Одоо ерөөсөө мөрдөж шалгасан тухай тогтоол бичиж дээш нь явуулах л үлдлээ. Харин та хамгийн түрүүнд гар өсөг зурх юм байгаа үстэй аа.
руу сүмэнгийн орлогт дараад болох уу? Чи чинь эзгүй хэр газар юу их ёслол хүндэл болоод байх юм. Болно. Энэ мөрийг дахиад цааш нь 10 мод газар мөрдөхийг зөвшөөрнө. Би нэг цэрэг дагуулад явъя. Юу? Чи бас алга болох нь уу? Зөвшөөрөхгүй. Дуугүй намайг дагаад яв. Энэ сандуу дараагүй хоёр энэ хэл орчмын газрыг үзүүлж чамд хүлээл гэж өгөмз. Бас энэ хасгуудыг хаагуур нутаглуулах уу? Хаагуур явуулахгүй байхыг бас зааж өгмөр байна. Юу? Та чинь арай галзуу солио өвчин тусаагүй үсттэй. Галзуураг байх уу? Абдан хүндэн омог сүргийн 200-аад хасаг айл газар гуйж заасан газар чинь номхон томоотой амьдрья гэж өргөдөл бичиг гаргаж төлөөний хүмүүсээ явуулсан гэсэн. Та хэдтууд нь харгаж явчаад амь зулбужил ирсэн болтой юм билээ. Дээд газараас тэднийг нутагшуулах талаар тушаал ирсэн. Тэгэл хөгшин толгой ингээ шагшиж яваан эндээ. Аль чадрмаатай байж шүү. Нэр нь үү? Тэгвэл одоо энэ чинь энэ хэл орчмыг яаж хамгаалах болж байна? Аль нь дээрэмчин, аль нь нүүдэлчин хасгийг яаж ялах юм? Ёстой холион банд. Та намайг дуртай байна гэж бодоод байна уу? Гэхдээ эднэрийг ямар мэдэхгүй биш. Эдэд төлмөөл нэг дэшээ зайлаад өгнө. Буу зэвсгийн сайн шалгаж хурааж авах хэрэгтэй дээ. Та нар энэ хойгуур үеийн чуулганаар юу болж байгааг гэж санаж байна? Юу болоод байгаа юм? Бүр хүчрэгдэхэ байсан. Алтай нуруунд хасгууд шивээлж гүйцсэн. Хятад гамингууд нь хятадчих гээд нус нулимсаа гойжуулаад. Гэн чинь одоо ачаа малаа гөтлөөд авгаа хүүхдээ шойгуулад малаа туугаад ирж байгаа улсуудыг чинь тэгээд өөдөөс нь буудаад төөх үү. Гэхдээ хажуугаар нь зэрэгцээд нөгөө нэг морьтой дээрэмчт нь орж ирээл аль ч удаад хамаг малын цөлмөөдл яваад байна гэсэн. Тэгвэл тэр чинь одоо энд давтагдах нь дээ. Тэгээд энэ хил хязгаарыг чинь одоо яаж хамгаалах юм болж байна? Мэдгүй. Амьдралч дээсэн дөрөөн дээр байж. Та манай сумын хичнээн өрх айл энэ хасгуудад дээрэмдүүлж гуйлагч болов доо. Тоогоо алдсан. Бүр байтугавын мал нь хэвтэж онхоо байсан шүү дээ. Зөнгөөрөө л мэддэм байх. Аврал нь одоо та нар л болоод байна. Чи одоо энэ биднийг ухуулах гэж ирсэн юм хаашаа юм? Тэгвэл чи зайл. Мартуу да. Бата. Чи намайг таньж байна уу? Би парига гавж багш таньж намайг. Чамд одоо аав ижи атуу мал алтан мөнгө авгаа хүүхний айлнч байхгүй. Чи юрдөл гүсри тэнүүлчин болсон. Би одоо чамайг өөрийнхөө гараар таньхоор ирлээ би. Чи надад юу ч байхгүй болсон гинэ. Надад байгаа. Надад Монгол байгаа.
хойш явж болохгүй шүү. Өргөшөөл яваад байдаг шүү. Янжил хамаа. Чи минь хаа байна? Намайг харж байна. Тэнгэрээс. Торхон хли шугамн дээгүүр таврын цова орж ирэрлээ дачин хримин мошин дээгүүр далавчаад билгүй халин өнгөрлөө шавууд хичнээн жил орж буцалаач алтан хилмэн дархан хэвээрээ шогянд жилүүд урсан одолооч харуулын цэрэг эрэхэг янзаараа Отай мөндөр шагн өнгөрхөө чөлөө жаргалын нарма хандалаа дурсгалт хэллимэн мөнхийн аванд чиний хэнэрээр чолуурганаа сайхан хичнээн жил хийслэдэ саруулхан хилмэн онгон хэвээрээ алсхан одохыг хүслэн бадарлаач аавын хөвгүүд атуучсан янзаараа Морны янцхах донар хатан ус мен сэвэлзэн хангавэ батыр ирсэн элгэндэ шингээгээр батарсан гал шиг сөмбөрдэн хангавэ ус хичнээн жил нүлэдэ дагшин хэвээрээ үрдийн хайртай янагамродод тангурх төрчүрэгүүд сэнгэ янзаараа ус хичнээн жил нүлэдэ түүхт хэмэн дагшин хэвээрээ янагамродод тангурх төрчүүд өдөсөн янзаараа